10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Бата сайн хүмүүжигч байсан хэмээн Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 2-ны 124 дугаар тогтоолоор 2 жил 4 сар 6 хоногийн өмнө суллагдсан байна. Өөрөө гарын их урд дуу сайтай. За эрүүлдээ бол аммарч одоо асуудалгүй, дууга замтай, ажилд сайн, харилцаа сайтай бастай. Тэгээ олон ах дүү нартай айл хамгийн баг хүүхэд. Тэгээ олон ах дүү нарынхаа нэгнийх нь объект байдаг. Тэр объектийн нэг давхрт нь голц засварын газар ажиллаж амьдарч ирсэн. За голц засварын газар ажиллаж байхдаа тэр өсгч жаргал гэж эмэгтэйтэй танилцаад өсгч жаргал тухайн үедээ манай найз залуу энд хөтлөж идэг юм аа гэж ярьж ирсэн. Тэгээ 2016 оны 2 сарын 26-ны өдөр өглөө ихч маань ажилдаа гараад явсан. Орой 19 цагийн үед ээж рүү залгаад би оройтох юм шиг ба шүү. Намайг хүлээлгүй унтж байгаарай гэж манай ээжтэй ярьсан байсан. Тэг би ээжээс асуусан л та ямар хүмүүстэй найз нөхөрлөөд үерхэд яваад байгаа юм болоо гэдгсэн чинь ээж бас яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэг Бата гэдэг нэг залуугийн нэр надад халтга хэлж ирсэн гэд тэгжсэн. Өсгч жаргал ихчийн гэр бүлээс нь орж ирээд ихч олдохгүй байгаа, ихчийг олох боломжгүй байна гэд хэлсэн. Тэгээ би тэгэд бөөнөрөө гайхаад ажлынхаа камерыг шүүж үзэхээр болсон. За тэгээд ажлын камер шүүхэд бол ихч яг тэр өдөр хамгийн сүүлд үлдсэн. За тэгээд тоологчоос хамгийн сүүлд мөнгө аваад гарын үсээ зураад хуруунийг уншуулад гарсан байсан. 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр цагдаагийн газар шинэ хавтас тэрэг нэгдсэн байна. Балмад этгээд Батагийн найз бүсгүйгийнх өсгч жаргал 2 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа явлаа гэж гараад гэртээ ирэлгүй 7 хонсон байна.